Одоо нэг нүүрний гоо сайхан дээр цагтай. Тэгээд тийшээ явж гин. Би ханаад үрцэн тэгээд жоохон гуншиж яриад байгаа. Замдаа авах гэдэг юм халуун гаатай цай найруулад гараад ирсэн. Тэгээд миний нүүрийнхээ өмнөдөө цэвэрлүүлээд ихт шахуулах шаардлагатай юмнуудыг нь шахуулаад шахахгүй байх юм бол муухай тэр нь бөглөрөө гэх юм уу. Тэгээ муухай идэрээд сарив тогтох магадaltaй тиймэрхүү юмнуудыг шахуулсан. Тэгээд жоохон санаа харагдаж ивэл хараа. Тэгээ би ханиадтай өнөөдөр ер нь бусад өмнөх өдрүүдийг бодвол хамгийн муу өдөр нэ. Ханиадтай би гомь идэх. Ханиад бол миний гомь идэх ганц шалтгаан бол байдаг. Ханиадтай үедээ л сайхан шалтгаан гаргаж гомь идэж байна. Энд тэгээ хамгийн хэцүү нь Монголд ч ингээл ханиад түрээл сайхан өөртөө ер нь ингээл ээж нар мэддэг, аав нар мэддэг, ямар үед ямар юм уухаа мэддэг тий. Эсвэл зүгээр л аптек орол зөвлөгөө аваад эмчээсэн аптекийн үнээс зүгээр юу уул зүгээр ингэж байгаа тэгж байгаа гээл тэгэл шууд эмээ авчдаг штэ. Энд болохоор амар хэцүү. Заавал эмчээ бичгтээ авах хэрэгтэй. Эмчээ бичиггүй юмнууд нь болохоор бүр ямар ч үр дүн байдаггүй хүний урманд. Ав надад лав. Би бүх юмнуудыг нь одоо энд ирснээсээ хойш ханиад хэдэн ч удаа урсын тоогоо алдсан. Тэр үед уусан миний бүх эмчийн бичиггүй авсан тэр сайн гэсэн юмнууд нь ямар ч нөлөөгүй зүгээр л нойрол хүргэдэг заяа. Нойрол хүргэдэг. Монголоос ирж байгаа хүмүүс ах юм бол юмнуудаа сайн бэлдэж ирээрээ. Одоо антибиотик ханиаданд ямар юм сайн байдаг те. Тэдрийг ихний ээлжинд олноор нь биш юм аа гэхэд дэш нэг удаа хоёр удаагийн ханиаданд уухаар хамтаад ирүүл зүгээр. Later that same evening. Хүчин амдах бас уучи. уяасаа идэж жагаад тэгээ гинт надад ийм юм Монголоос нэг ийм юм иржсэнийг санаад энийг идэж чинь. Тэгээ би өмнө идчихсэн айгүй гоё амттай байсан. Тэгээ бас ханиадтай ам чинь жоохон халуун юм идэ гэж тод нэг идэж чинь. За би одоо гарах чинь хувцас өмссөн. Эхлээд машиныхаа тосыг солиулах ажилтай. Тэгээ хоёрт нь би өглийнхөө курткийг нэг хийм цэвэрлэгэнд өгөх хэрэгтэй байгаа. Тэрийгээ өгөөд тийм байна. За бүгдээрээ гарцгаая.
Тэг өгчлөө ямартай ч тэг маргааш өдрийн 3-аас хойшоо бэлэн болох юм байна. Тэгээд одоо би машин цэрлэгөө явлаа. Эндээс нэг арга холгүй юм шиг байна. Тасыг нь солиулчлаа. Тэгээд цаг 30 минут болд юм байна. Хүмүүс хүлээд суунгаа Wi-Fi-тай, кофетай. Тэгээд хүмүүс хүлээгээ сууд юм байна. Тэгээд би хичээлээ аваад ирсэн. Хичээлийнхаа даалгаврыг хаваа явуулаад амжичлаа. Тас солиулахад, машины тас солиулахад 80-аас $62 цент болт юм байна. Дээрээ анх удаа машиныхаа тос машины ерөн засварын газар ирж үзчихээн. Тэгээд Монголд бас ерөөсөө солиулж үзэж байгаагүй. Ямар үнэтэй гэдгийг бас сайн мэдэхгүй болохоор харьцуулж мэдэхгүй байна. Хичээлдээ гарахаас өмнө цайгаа ууж амжаагүй. Замд нэг Данкин байдаг болохоор эндээс нэг юм авчаад хичээлдээ авахгүй болол мөддөө юм авч идэж чадахгүй болохоор Again, cheese on a plain bagel. Yeah, I'll do medium hot coffee. Prosantia bagel for the sandwich. Creamy sugar. Yes. Anything else? That'll be all. Thank you. Come to the window. Thank you. Аваалан бишүүлэг хийчээд өрөөд ирлээ. Тэгээ одоо би юмудаа угааж дуусчаад өчтөр очиж өгсөн нөгөө куртгийг очиж аваад тэгээ замаараа наашаа ирэхтэй. Нөхөс аваад ирсэн билүү гэж бодож байна. Би өчтөр нэг юм энэ 7 хоногийн өөрийнхөө идэх хоолны меню шиг юм гаргасан байхгүй юу? Ер нь би яг хөө дэглэм барьдаг. Тэгээ тийм тодорхой юм байхгүй. Ерөнхийдөө л нэг арай хооллоо идэхгүй, өдөртөө хөнгөн мэднэ. Алялах илүү дуу юм мэдгүй, чихэр бахтай мэднэ, гурилгүй мэднэ гэх мэт нэг ерөнхий тиймэрхүү байдаг гэсэн. Тэгээ одоо болохоор жоохон меню гаргаж явж үзтiin билүү гэж бодоод байгаа. Тэгвэл заримдаа ингээд юу идэхээ мэдгүй. За маргааш өнөөдөр өдрийн хоолны юу идэх вэ, орой юу идэх вэ гэж бодож байгаад залхуураад тэгээд нэг бол буруу юм идчихдэг, нэг бол юу ч идэхгүй ингээд байгааддаг. Тийм болохоор ийм меню гаргаж үзээд тэгээд одоо жишээ нь би энэ дотор яг тэр нүүрс ус, эслэг, өөх тос тиймэрхүү юмнууд нь багцсан уураг тиймэрхүү юмнууд нь багцсан хэсгийг тиймэрхүү юмнуудаа бас хангалттай авч ийн үү гэдгийг жухалчилж эхэлдэг юм билүү гэж бодож байгаа. Тэгээд бол бүгдээрээ миний идэх дуртай юмнууд, иддэг юмнууд. Тэгээд одоо жишээ нь миний энэ 7 хоногийн идэх өглөөний цайны 3 хувилбар байгаа. Тэгээд 7 хоногтой энэ 3-ыг ингээд тавтаад идээд явж болно гэсэн. Тэгээ би бол их өдөр алган адилхан юм идсэн ч гэсэн их таадаггүй, залхдаггүй төрлийн хүн болохоор ингээд 3 болонд хангалттай байдаг. Бид нэр ингээд өдрийн хоол, орой хоол, тэгээд снэк иймэрхүүнүүд аа. Тэгээ би одоо эдрийг харж агаад өмнөх өдөр нь хоолоо бэлдэж тавьдаг ч юм уу. Эсвэл тэр өдөрт нь яг энийг харж байгаа. За өнөөдөр ийм юм идэнэ гэд мэдчихлээр айгууд нэгдүгээр цагийн тэмэлттэй. Тэгээ хоёрдугаарт надад айгүй өөртөө амар. Одоо би эндээсээ байхгүй юмнуудаа замаараа дэлгүүр орж аваад тэгээд ирт юм билүү гэж бодож байна. Тэгээд нэг бол Costco орно, нэг бол Trader Joe's орё гэж бодож байна. Гарцгаая.